Заяаны хотондон энэд дог болсон зартай тэнэг манай нутагт байх. Хүй цөглөж багдаан авсан нэрийг мартаад хүмүүс түүнийг зүгээр л тэнэг гэж дуудах. Ганц муу морьтой мань тэнэг чинь ганта зуны өдөр алдуу ладуу усалж гар нь нэл цэврүү хөлсөөн урсгаж зогсохт нь гэн гаргуун тэнэг юм аа гэж ухаантай улсгайх нь. Дуулуургүй 5 хүүхэдтэй бэлэвсэн авгаад дурлж гарваа өнөөх тэнэг чинь. Жижигхэн хүүхдийн хувцас сум алгасч ирэхт нь гэн жинхэнэ тэнэг юм аа гэж өнөөх ухаантнууд гаслана. Тэнэг гэж нутаг хошуундан гологдоод тэнцэх ажил маань эрд олдсонгүй. Тэмээ малхан маллаж, айл нүүлгэж, тэрхэн хавьдаан гар хөлийн үзүүр болж. Буурал толгойтойч хүүхэд зантай, бусдад дандаан тус болох донтой. Хөөе, тэнэгэ гэсэн ч инээж л байдаг. Хүнээс содон хүний үр явлаа. Дуулдаг ганц дуун эр бор харцаг. Дунд нь ормогц дуундаан уйраад уйлна. Эвидэ хөрхи юу боддгийн бол доо гэж элбэг найрынхан өрөвдөөд аягд арсаар шагнана. Тавилын найр өндөрлөж тэр намар тал тийшээ найрчд тарлаа. Цээлийн голдон зартай ганц ирүүлж цэцэн самбууг дагаад өнөөх тэнэг чинь арилж өгөө. Гэрээс гараад тэд айл хүрээгүй явдал гинтхэн шуурга тавьж аюул боллоо. Гэхдээ ерөөлж тэнэг хоёр сүйд боллоо гэлцээд 9 булгийн хяраас арай хийж олтол. Өмссөн хүрмэн ерөөлчд нүмергөөд өөрөө харин ам алдсан байлаа. Өчөөхөн ялах хүүхэд чиг түүнийг тэврээд өршөөлд нь ерөөлж дөнгөж голтой үлдсэн юм. Ерөөлчийг авраад өөрөө үхжээ гэсэн чинь ёроолгүй тэнэг юм аа гэж ухаантнууд аанаал шоолцгоосон гэдэг.